Энэ манай нөхөр ажлаа тараад шууд гэртээ ирж юусоо чадахгүй маа. Ажлаа тараад өөр тийшээ явна. Уцаар асуугаас өөдөөс худлаа ярина. Тэгээ газар дээрээ баригдана. Үгүй энэ одоо хуульч их нэртэй гэдгээ юусоо мэддэггүй юм бах та. За одоо юу гэж худлаа хэлэх нь сонсъё. Байна. Эхнэр нэн. Хаана явна? Ажлаа тараад гэрлүүгээ машинтайгаар ирж ирсэн юм уу? Тэгсэн чи яасан? Төгжирцэн үү? Машин дотор байгаа мó? За миний хөш машинтаа байгаа юм бол нэг сигналт та. Сонсъё үний юм удлаа мó? Хой сигнал даач хөөе. За тэр чи ингээ баригдаж байгаа үстэй чи. Үннээ л хэлэлтэй хаана байгаа юм? Ажлынхаа газрын залуучуудтай хоолнд орж байгаа мó? Хүүхнүүд байна да цаанчаа. Хоолой ч айгүй гоё тослог дуурайд байна шүү дээ. Тэг иржүүлтэй авахтаа миний хөшин чи айгүй назгаа ярьдэн шүү дээ. За ингээ үннээ хэлж заа ёо. За чи тэгвэл одоо гоё би чамд хайртай гэж чарлаад хэлчих чанга. Яа тэ их нэртэй хэлж байгаа юм чинь тий. За битгий шивнүүд агараач чи. За баярлалаа. За одоо бос зогсож байгаад ажлынхаа газрын хүүхнүүд рүү хуруугаараа чичиж байгаад манай ажлын газрын хүүхнүүд бүгдээрээ шуламс гэлж. За чи битгий цонхон дээр очиж хэлээд л да чи. Цаана нь машины дуу бүдэг сонсогдоод байна шүү дээ. За очиж аваад хэлээд. За хэл. За баярлалаа. Одоо танай ажлын газрын хүүхнүүд чамд хандарнаа гонж заа юу. За одоо манай эхнэр энэ хорвогийн хамгийн сайхан хүүхэн гэлж. За баярлалаа. За одоо босоод пижака авч өмсөд хүрээдэр. Чи пижака тайлцсан л байна шүү дээ тий. Булчингаа гайхуулаад дан цамцтай сууж шүү дээ тий. Тий над хоол амч шүрчи язаагаад булчингаа шангалчаад. Тий за өмсч наатаа өмсөд за наанасаа босоод яв. Зүйтэй. Чи яагаад эргэж хараад байгаа юм бэ чи? Хүзүүний чи яс тар гэдээ дуурайд байна шүү дээ. За чигээрээ яв. За одоо шатаараа буу. Зөв цууратад яг шатаар бууж байгаа чимээ мөн байна. За хүрээдэр хайр. Ундраа яас гिचүү юм бэ миний хайраа. Чи ямар их харддаг юм бэ найзгаа? Болилтоо юм чи. Арай дэндүү хардж штэ юм чи. Хүнд 3 илүү юм байдаг гэж байгаа штэ. Олгоо, сүүдэр, харгуур илүү байдаг гэж байгаа шүү. Чамд бараг 2 3 нь байх шиг байх шүү юм. Болилтоо чи намайг арай хитрхээ хардж штэ чи. Байгууллагын дарга ингээд эндэр дээр гараад хурл хийгээд юм хэлгэхдээ тэнд дотроос ажилчид дундаас нэг юм хайртай гэдээ орилох юм. Дарга энэ хэмбэ гэдээ тарах юм. Хайртай гэдээ орилох юм. Энэ хин хайр зарлаад ийна гэд ингээд байна шүү дээ. Болилт ундраа найз нь гуйж төгөө автобусны кондуктор одоо мэддэг болсон. За нөгөө солиот ороод ирлээ гэж. Автобусанд ороод зүгээр юм ярьж байгаа. Гин энэ автобусанд байгаа хүүхнүүд царай муутай миний хань хойрхон гэд одоо. Бүх хүүхнүүд над руу муухай харж штэ энэ чинь. Найз нь чамд хайртай штэ. Тэгээ гудамжинд явж байгаа бол машины дуруу чимээ сонсох гэж би автобус дагж гүйж байгаад гараа хавчуулсан автобусанд. Яасан гэсэн юм бэ энэ чинь? Болилтоо намайг битээ ингэж ил тань чинь. За одоо хоёулаа. Тэгээд бэж нь ажлынхантайгаа бүгдээрээ амарсан. Зоо парк үзэж гин гэдэг чинь заавал Арслангийн дуу сонсох гээл. Би Арслангийн дуу хайж явж байгаад арай амтнд идүүлчээгүй байсан. Битээ ингэж үйл та ундраа. За хоёулаа одоо гэртээ орё. Ундраа гэртээ орё гэснээс нөгөө лавга хин хоёр хүлээж байгаа аси хоёр. Яах ч байгаа. Бид гурав өнөөдөр яг амралтын өдөр байна да нэг айлын 3 2 хүн гуруула сууж ягаад нэг халбах пиво гэсэн бохоггүй. Хизээних та гурав баард орчоод халбгаар нь ингээ угаас уучид шалгадаад уудаг үсттэй. Би зүүрлж хэлж штэ. Пиавдж байгаа дэрийг бол муухай үсттэй. Халбаг пиавууга түрээдэрээ. Айгуу гой сонсгож байгаа үсттэй. Үгүй баг гэсэн үг байхгүй. Явуулахгүй чамайг заяа. Ундраа гуйжтэй ганцхан цаг нөгөө чи хүлээж байгаа штэ ундраа. Нөхрийгөө ганцхан цаг явуулчих. Явуулахгүй арай. Ундраа гуйжтэй. Үгүй. Ганцхан цаг штэ ундраа. Хөөе. Нас ганцхан цаг яваад ирэл та ундраа. Гуйжтэй. Болооч чи. Чи намайг өрөөдөлтөө гудамжинд нөхөр чинь уйллаа штэ ундраа гуйжтэй ганцхан цаг штэ ундраа. Болооч чи. Нас гуйжтэй ундраа нөхөр амар өрөвдмөр гуйжтэй ундраа гуйжтэй чи нөхрийгөө өрөвдөлтөө ундраа. Нас гуйжтэй ундраа. Чи болооч ганцхан цаг яваад ирэл та ундраа чи найзгаа өрөвдөлтөө харалтаа. Залуу хүн байж өвгөн суулттай харалтаа чи. Нас ганцхан цаг яваад ирэл та ундраад хөө. Би найзуудад тэгсэн. За та нар байж гараа. Найз нь авгагаа зогцуулчаад хүрээд ирэх гэсэн. Намайг авгаадаа базуулчих гэж бодсон штэ ундраа. Чи намайг үнэн базж штэ ундраа тийм биз дээ. Би нэрээ чиний хурууны завсар байна уугүй юу нэрээ.
Чи намайг амар бад чинь ундраад тгүү найз гооч тгүү ганцхан цаг яваад ирэл та ундраад. Аав минь хэлдэг байсан. Боё амьдрал чамд хилээд өгнө ямар байдгийг гэд би тэгэхэд амьдрал гэл нэг юм том юм орж ирээд хэлэх юм баг чи авгаа хилээд өгдөг юм байна ундраа. Найз ганцхан цаг яваад ирэл та ундраад тгүү. Ганцхан цаг штэ ундраа гооч штэ ундраа. Ганцхан цаг ундраа. Чи болооч. Ганцхан цаг ундраа ганцхан цаг ундраа. Чи ямар амар өрөвдмөр харцаар хардсан бэ чи? Чи намайг анх эргүүлж явахдаа чи ингэж харж үзээгүй үсттэй. Анх сууж гоохта яада цаашаа харж байгаа зүгээр. За суух юм уу яах ингэж гуугаа үсттэй. Чи тэр үед миний араас боё гэж гүйдэг байсан биз дээ. Би тэгэл тэгсэн. За бодож сууя гэл тэгэл суугаад бацуулчлаа штэ ундраач. Яаж бацна гэж мэдгэвдээ чамайг тийм биз дээ ундраа. Анх хэрэгтэй юм 2 садаа гизгтэй охин ороод ирсэн. Тэгэл суусан хэдэн жилийн дараа өсөө овоолоод бацаад ихтэй биз дээ чи наа. Ундраа гүйчтэй ганцхан цаг ундраа. За яг уу танаа тэр аси тавга хоёр чинь гэрээ чинь цэвэрлж өгөөд хоолыг чинь хийж өгөөд хүүхдийг чинь гаргаж өгөөд байж гэвэл одоо юу? За хүүхдээс бусдын чадна. Гоо ундраа яах вэ? Ганцхан цаг штэ. Ундраа хоёр найзтай. За юу чи? Ундраа гүйчтэй ганцхан цаг явчих дэрэл дээ ундраа. Ундраа ганцхан цаг штэ нөхөрдөө нэг ганцхан цаг өгчөлдөө ундраа. Ундраа. За яаса. Чөлөөг авцсан уу? Авсангүй. Яав гэж хэлсэн үү? Гүй тэгсэнгүү цаадах чинь. Сая харахад ингээл хэлсэн шүү. Айгу сул хэлсэн. Зайл. Тэгээ яваад тэгвэл зайл гэсний зоргоор чи зайлдаг хин бэ гэдээ уурдсан ш цаадах чинь. Цаадах чинь бүр ингэдэг нүүр нь улааж ирээд нүдэнд нь нулимс дүүрж ирээд зайл гэдээ орилдог байхгүй. Тэгэхэд найзнууд найдвартай 2 хоногийн визтэй байхгүй юу? Би дараа нь чи зайлгүй үстэй. Чи зайлгүй. Тэгээ би зайлдаад ирлээ ордог байхгүй юу? Тэгээ одоо яах юм бэ? Одоо сул хэлчтэй. Өө асирч штэ. Таан настай яагаад шинэ нүрийн зугал хийж байгаад одоо ингэ одоо ирээсээ өөрөөрөө яриач. Яасан бэ? Юу болсон бэ? Юу болох вэ? Цаадах чи явуулахгүй байна. Гэхдээ тэгээ одоогийн шууд уурын хүргээл тэгэл шууд ингэ. Чи өөрөөрөө яриач. Зайлтгайг юм уу? Гүй. За өөртөө явуулахгүй байна. Яаж өнөөдөр нэг сайхан амралтын өдөр шүү дээ. Бүгдээрээ нэг сайхан сууж агаад халбар би уучаал ирээ л да бүгдээрээ. Цаадах чи намайг нэг уурлаад нэг хөөдөг байхгүй. Тэгвэл найз нь чөлөөтэй сууж байгаа эртгээ арьчих ш. Төөш тавга ингийн. Би гэрт ороод заяа. Аваагаас цоруу тэрүүлүүдий заяа. Ямар нэгэн шалтгаан гарна штэ амьдрал баян юм чи тэм биз дээ. Шалтгаан оллоо, хэрүүл оллоо, хөөлөө. Найс гараад ирээ. Хэрвээ хүчрэхгүй бол та хоёр ороод ирээ. Араач орно заяа. Зүгээрээ 2 цаг сараад олж ирээ шүү дээ. Би заавал шатдаг олноо. Тэгмээргүй юм аа ундраа. Чи тэгээ зүгээр л зайлгч л ороод ирсэн юм уу? Тийм ээ. Би гадаа хүмүүс хараад ах чи яаж би хүмүүсийг харж байгаа тэгээ зогсож явах юм. Гэртээ байсан бол гоё урамтай майчихгүй юу? Ингэж Йоо ямар амар юм бэ? Ундраа чи нэрээ арайд эндүү хартаа шүү. харин тийм ээ. Гү тийхгүй яах юм бэ? Миний нөхрийг жоохон октод эргүүлж агаад аваад суучвал би яах юм? Ухаан зарах хэрэгтэй байдаг байхгүй юу да. Би бол нөхрийгөө ерөөсө харддаггүй штэ. Бүтэн хоногоор яваад ирсэн чи юу ч хэлдэггүй. Энэ ямар тэнэг хүүхэн бэ? Яасан бэ? Юу гэсэн үг юм? Эр нөхөр нь гэртээ ирж чанахгүй нэг хоногоо гэдэг чинь гэнт хэрэг заа юу? За яшгаа. Гүй одоо бүр хуулийн заалтанд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Эр нөхөр нь гэртээ ирж хонолгүй нэг хонсон бол 266-гийн Б 3 жил хорих ял. Юм бэ? Зүгээр юм биш үү? Гүй одоо бүр 2 хонох юм бол 6 жил гээд үржүүлээ явчих хэрэгтэй. Гүй хин нэг айлчиж нэг хончгол 3 жил аваа явахыг бодох юм. Гүй тэгэхээр хүнтэй сухан олдох уу? Олноо, зөндөө олно. Өш, ундраа. Миний хөшин зарим юм дээр жоохон тайван байж л та. Тийш Юу дээ. юуны тухайн түрээгүй бити ингээл хартаад идэх үү? Өш, надад нэг юм арга байна. Ирчүүд ч юм байна штэ те. Заавалчгүй зайл гэж хэлүүлэх гээд байдаг аахгүй яаш өрөөд. Зүгээр маш. Яс бата. Ундраа, ганцхан удаа штэ. Би твчихгүй баха. Би бол твчин. За яг би ганцхан цаг твчин заа. Бүр тэгээ. байж мас санагдаад байвал өөрийгөө байж чадсан шүү дээ. Бүрэн шүү. Хоёр чинь. Хаалгуудаа яасан удаан тайлдгийг. Уучлаарай сонссонгүй. Чихээхваач. За Баяри. зүгээрээ.
Хоол молоо хийсэн юм уу хийгээгүй юм уу? Найз нь хоолоо хийчихсэн. Ямар хоол хийсэн? Чинийхээ идэх дуртай 2 дугаар хоолыг. Шүлтөө хоол хийхгүй яасан чи? Шүлтөө хоол хийхгүй яасан бэ чи? Би шүлтөө хоол идмээр байна заа юу? Шүлтөө хоол би идмээр байна заа. Би яг чамайг ингэж уурж магадгүй гэд бас шүлтээ хоол хийсэн шүү дээ. Ямар их хоол хийсэн? Шалмада угаасан юм уу? Угаагаагүй юм уу? Найз нь өнөөдөр шалаа бүр 3 удаа угаацсан шүү дээ. 3 удаа? Тий. Чи савн бок яаж авч ийн? Өнөөдөр ямар үнэтэй байгаа вэ юм хаа? Чи савн бок үрээдэгтэй юу? 3 угаахтай юу чи? Нэг угааж болдгүй юм 3 угаахтай юу чи савн бокоор? Гүй эхлээд би савн бокоор угаачаа сүүлийн хоёрын чихтэй цэвэрлэгээ хийсэн байхгүй юу? Хайрын ус. Таагур нь юу юу ярьж зогсдгийг гэр орондоо чилчээд. Хов яриа. Ховд ярьж байгаас таагур аа? Ховд ярьж байгаа байхгүй юу? Тэгэд бид нар хань ижлийнхаа тухай амьдралын тухай ярьдаг заа юу? Та нар хов ярьж байгаа байхгүй юу? Гүй бид гурав бас эр нөхрүүдээ яаж аятайхан авч явах уу талаар ярилцсан. Хоёр талаас яриад үсэн байна. Ундрмаа. Би өнөөдөр цалингаа аваад өөрийнхөө төрсөн ээжд бүх мөнгө өгсөн шүү. Ашгүйтэй сайн байна. Ахаад өгөөрэй. Өөрийнхөө төрсөн ээжд. Тий. Танаа ээжд өгч чадахгүй заа. За юу? Зүгээрээ. Манай ээж тэтгэврийнхаа мөнгөөр амьдрчих нь харин танаа ээж хэцүү амьдралтай шүү дээ. Энэ ундрмаа. Энэ гэрээр. Сони юу байна? Тайван байгаа. Гэр хүмүүс авчирчаад гэрийн хамаг агаар соруулаад одоо цагид болж байна. Дөнгөж 7 болж байгаа. Дөнгөж 7 болж байгаа юм уу? Тий. За. Энэ аси яачваа. Боё. Яасан бэ? Манай авгааг харав. Энэ байж тээ наа чи байж тээ. Яасан бэ Чи хараа? чи энд байгаа юм биз дээ. Чи яхаараа миний хүүхдийг одоо хүртэл сургуулаас нь аваагүй байдаг үлээ чи. Авсан штэ. Тийм үү. Оо тэгэд одоо миний хүүхд гэртээ ганцаараа байгаа юм биз дээ. Яасан гэж ганцаараа гэдэг юм бэ? Манай ээж харж байгаа. Ээж харж байгаа. Оо танаа ээж. Танаа ээж яхаараа миний хүүхдийг авдаг үлээ. Яхаараа Чамааг уурлаад ид гэж хэлээд көөч идэх үү? Аji ундраа уцаагч ярьчих. Бачаагээ. Түр байжэг. Аси мостондоо хийгээд зүтгээч. Сав шамдыг үгэлээ юу? Алдармаг дагуул алдахын шинж мэдээ. Архинд орохын шинж. Ундармаг дагуул уруудахын шинж гэж үгээд гэж мэдээ. Үнэн үг хэлээ мэдээ. Мэдээ. Заяа. Цаашам дахиад үгээд мэдээ. Сайныг дагуул сарна гэлээ. Мууг дагуул могоон хордол гэж үгээд шүү. Могоо минь чи. Могоо. Оо за үтхүү. Үзье. Үтхүү аюу за. Чи миний хайныг могоо гэж байгаа юм уу? Үз. За ундраа чийч бас нөхөрлөх хүнээ бодож нөхөрлөөрөө заяа. Зүүр үгнүүд олон байдаг шүү ундраа заяа. Юуг дагаж яана гэдэг үлээдэ чи сайн бодороо заяа. Зүгээр хийчих заяа. Чамд ганцхан үг хэлнэ. Эцсийн үг мэдээ. Мэдээ? Хилээг дураж галуу хөлөө хөлдөө гэж юу гэдэг шиг. Хилэм чи. Гой. Хэрэг. Чамаас хэрэг гинэ. Миний ам зүүрэг орж ирэхгүй чар хэрэг ялчлаа сая. Хэрэг. Чамд хэрэг гэж тараа. Зүгээрээ. Жигүүртэн амьтад дотор хамгийн адтай нь хэрэг байд юм аа. Өөр амтан одоо чээж. Тавга яачваа. Та нар чи юу болоод байгаа юм бэ? Энэ гадаа үүдэр чинь дүүрэн хэрэг дуртай усуд байна. За би нэг л юм хэлье. Миний хоёр найзыг яв зайл гэж хөөж байдгаа болоороо. Энэ хоёрыг аваад явах хүн байгаа шүү. Явъя. Тавга. Хидээгүй өстэй. Сонсч байж орж ирэлтэй.
Бидэгвэна. Шалтдаг хай. Би дөрөөл нь шалтдаг хай. Юу болох юм бэ? Би дөрөөлч нөө. Манай энэ ханийн байж байгаа гээ. Яасан бэ миний гişэн? Миний маавга. Үчи энэ айлын авгаа хүүхний өмсөн зүйлсэн хувцсыг хардаа. Ямар байна? Өөрийнхөө өмснийг харчих чи. Биенийхээ өнгөнөөс ялгарахгүй хувцолж өмсчөө шалдаа хүүхэн шиг чардагнаад явж байгаа юм а чи. За сольчи заяа. За энэ манай гэр хэрүүдийн газар биш шүү. Энэ хэрүүдийн газар биш шүү. За юу. Хэрэгтэй штэ боёо. 50. Хэрэлдэхгүй байна. Хэлдээч. Тэр хоол моодо хийсэн юм уу хийгээгүй юу? Хийсэн юм бол тэрний хоол шиг юм уу? Өгөөч та тэр хоолоо. Хийсэн юм уу хийгээгүй юм уу? Хоол шиг юм аа ёо яасан ууралдгүй юм бэ ёо. Та толгоороо бүгцөөс дүүрчлээч. Тоолоод аль түрүүл орсон тэгээ яа. Орсноос хойш дээд өнгөөр ярьлаа шүү. Уурлахгүй байна. Би бүр өстөө түрүүн бүр ямар их орилоо энэ зүрх бүр гайхаж. Энэ зүрхэн дотор чи нэг жижиггүй ингээ зохио зогсож яадаг гэж байгаа шүү. Тэр бүр гайхсан баха яана гэд. Йоо. За эцсийнхээ аргыг хэрэглэх үү? За. Ямар арга юм бэ? Би нэг хамт ажилладаг найз залуугийнхаа охины дуутчих. За. Оюутай охин байгаа. Яах юм? Оо байна уу? За миний дүү юу? Хичээлдээ явж гэнэ үү? Ах нь байна. За аав нь байгаа юу? Хөөе чи энэ боёахын гэрийг мэдэн штэ тий. За чи боёахынд ороод ир. Тэгэнгүүтээ сургалтын төлбөр мөнгө зөнгөдөө хэцүүдлээ. Төлбөр тооцоо гэд мөнгө нэхэд. Тий. Зүгээр. Ах нар нэг чөлөө авах гал байгаа юм. За ороод ир. Юу гэж байгаа юм бэ? Ястаа бай. Одоо шууд зайлгэн. Зайлх нь яг ба цаадах чинь ийм амар оюутан охинд мөнгө өгсөг үү? Наа цаадах бүрст нүүр нь удаач ирээд нулимс дүүрж ирээд дэлхийгээс зайлх үйдэ. Яа тий. Тэгэл хэдүүлээ явж байгаа л дэлхийгээс Шамданаа аваад дэлхийгээс ингээ хар ямар амар юм. Үс яана. За гитрнэ. Арай гитрнэ. За туса хоол бэлэн. Баярлалаа. Хинбэ? Сайн байцгаана. Юу боё. Сайн уу боёхаа. Та нөгөө сургалтын төлбөр өгнө гэсэн яасан бэ? Тэгээд Ундраа 50 байгаараа. Миний дөө ах нь амьдралтай хүн шүү миний дөө. Чи яаж юм бэ миний хань дүүж хад. Үчи. Би тэрчгүй нэ боёо. Чи яагаад энэ оюутан хүүхний төлбөрийг одоо олтод өгөөгүй байгаа юм? Одоо хурдлаач. Үчи. Миний дүү. Дараа жилийнхэн төлбөрийг бас боёо ахандаа заа юу? за баярлалаа. Баяртай миний дүү. Чи энэ оюутан хүүхдийн амьдралыг ойлгохгүй байна уу? Би ч гэсэн оюутан байхдаа 4 жил дараалал нэг залуугаар би төлбөрөө байнга төлөвлөдөггүй байсан. Юу яа ундрама. Нэг юм мартцсан байж тээ нөгөө. Энэ зам бид нар нөгөө дааграхаа байшиг дутуу барьцсан байхгүй юу? Тэр үнийг одоо нэг хэд хоног дулаарах юм шиг маргааш амралтын өдөр. Бид хэд очиод нэг бариад газ янзлж одоо өнөөдрөөс эхлээ анжуулчих юм. Одоо барах гараа яваа. 2 хоног. Одоо та гурав явж байр засах юм уу? Тэгээ. Тэр байрыг засна гэж хэдэн өдөр явж арих ууж байгаа үедээ та гурав. Өнөөдрөөс За баярлалаа. Айди ихнэр ингэж хэлүүд айгүй муухай харагдана. Хилээгүй юм уу? Хилээгүй. Явдгаараа яв заа юу. Та нар бүр 7 хон заа юу. Бид гурав архи чинь бэлдээд ирээ. Тэгээ архиа дуусгаар хүрээд ирээрээ заа. За одоохоо. Энэ гэрт яг юу болоод байгаа юм бэ? Яв зайл болж гэх шиг. Нэрээ. Би ч урд нь гэрээс гардах авгаа явуулахгүй байхад явнаа гэдээ явахд гоё байдаг чи сая яв гэж ямар мухаа эвгүй байдаг юм бэ? Улам чөлөөлөхөр нэх эвгүй бах юм. За ямар ч байсан яв гэсэн чи хэдүүлээ нэг 2 цаг сууж байгаа л ирээ л да. Өнөөдөр амралтын өдөр 3 нэг гой сууя л да. Баяр хотаагүй. Энд нэг шижигтэй юм байна. Юу яриад байна? Завга нэрээ шүү. Яагаад уурлахгүй байна? Яагаад арх өгөөд бидрийг 7 хоног явуулах гээд юм? Эдгээр өөрсдөө яах гээд байна? Чи ямар 7 хоног явах нь албуу. 2 цаг болчиход нэг халбан пяа уучаад ирээ л да. Хой. За чи гэж сонсч яг үнэндээ энүүхэндээ ирээ. Бид гурав дотроо эхэлж архинд орсон бол чи. За юу яриад байгаа юм бэ? Чи бол энд тэмүүлэх нь аргагүй. Тэгээ сая миний чи бодлоо сая миний сарын цалин өгөө явуулчлаа шүү дээ одоо нэр.
За тэр яах вэ? Би чамд хэлье. Би хайр дур хайрын сайхан амьдралаа халбах юмнаас өгөхгүй. Боли. Би дав явахгүй. Боли. Юу яриад байгаа юм бэ хөөе? Гэхдээ өнөөдөр нэг гоё сууйгаа бид Найс явахгүй. Гэхдээ ширээ захиалсан шүү дээ. Би даая. Хамт нэг гоё. Гэхдээ юм яриад байгаа. Одоо гар. Конопот. Одоо конопот. За бортой Чингис гэдэг энэ 70 литр арх аваад ирлээ. Энийг сайхан шанагдаж ууш дуусчаа хүрээд ир. За. Одоо конопот арцсан шүү дээ. Та нар. За. Цаадах чи өнөөдөр явахгүй гинэ. Бид бүр гэртээ арай байж. Хойноос очороо заа юу. Би дараа байр засгаар явах чи би явахгүй дээ. Та нарыг дээ. Наадлын том шилдээд сүнс нь орчихгүй те цаадхны чинь. Би явлаа. Яасан бэ? Хүүхдээ санаад байна. Хатмээ санаад байна. Би явлаа. За. Найс нь юу яадаг юм уу? Найс нь юу гэртээ байдаг юм уу дөө? Ийшээ тийшээ гарч мараад яшиг зүгээр. Өнөөдөр нэг дарагтай хийж байгаа нэг 7 хоногийн чөлөө аваад ер нь гэртээ бай гэж бодож байна. Гараад машин тэргээ гараж тийчээ гэртээ бай гэж бодож шуундраа. Чинийхээ хажууд ер нь ажил хийхгүй 7 сарч байсан яадаг юм? Бүр 7 жилч байсан яадаг аваагийнхаа хажууд дадлуудлаа байсан чи яадаг ажил хийхгүй? Үлдсэн амьдралдаа чиний хажуунаас холтно гэж байхгүй дээ харин Ондва чи чадлаа штэ. Би үнэхээр төвчж чадлаа. Хөөш энэ ирчүүд чинь ямар хөөрхөн гинэн байд юм бэ? Ирчүүдийг хардах тусам холдох юм байна. Хайрлах тусам ойртох юм байна. Эхнэр нөхөр хоёрын хэн нэг нь цагаа олсон буулт хийж чадвал амьдрал өргөж аз жаргалтай сайхан байх юм байна. Парк үзэж ийн гэдэг чинь заавал Аслангийн дуу сонсох гээл. Би Аслангийн дуу хайж явж байгаад арай амтнд идүүлчихээгүй байсан. Бити ингэж байл та ундраа. За хоёлаа одоо гэртээ орё. Ундраа гэртээ орё гэснээс нөгөө лавга хин хоёр хүлээж байгаа аси хоёр. Яах ч байна. Бид гурав өнөөдөр яг амралтын өдөр байна да нэг айлын 3-2 хүн гуруула сууж ягаад нэг халбах пиу гэсэн бохоггүй. Хизээ нэг та гурав баард орчоод халбгаар нь ингээ уугаа суучийлаа. Шанагдаад уудаг үсттэй. Би зүүрлж хэлж штэ. Пиавдж байгаа дэрийг бол муухай үсттэй. Халбах пиугаа түрээ дэрээ. Айгу гой сонсгож байгаа үсттэй. Үгүй. Баг гэсэн үг байхгүй. Явуулахгүй чамайг заяа. Ундраа гуйжтэй ганцхан цаг нөгөө чи хүлээж байгаа штэ ундраа. Нөхрийгөө ганцхан цаг явуулчих. Явуулахгүй арай. Ундраа гуйжтэй. Үгүй. Ганцхан цаг штэ ундраа. Хөөе. Нас сүүдэр харгуур илүү байдаг гэж байгаа шүү. Чамд бараг 2-3 нь байх шиг байх шүү юм. Бойлтооч намайг арай хитрхи хардж штэ чи. Байгууллагын дарга ингээд эндэр дээр гараад хурл хийгээд юм хэлгэхдээ тэнд дотроос ажилчид дундаас нэг юм хайртай гэдээ орилох юм. Дарга энэ хэмбэ гэж тарах юм. Хайртай гэдээ орилох юм. Энэ хин хайр зарлаад байна гэд ингээд байна штэ чи. Бойлолт ундраа найз нь гуйж төхөө автобусны кондуктор одоо мэддэг утсан. За нөгөө солиот ороод ирлээ гэж. Автобусанд ороод зүгээр юм ярьж байгаа гинт энэ автобусанд байгаа хүүхнүүд царай муутай миний хань хойрхон гэд одоо. Бүх хүүхнүүд над руу муухай харж штэ энэ чинь. Найз нь чамд хайртай штэ. Тэгээ гудамжинд явж байгаа бол машины дуруу чимээ сонсох гэж би автобус дагж гүйж байгаад гараа хавчуулсан автобусанд. Яасан гэсэн юм бэ энэ чинь? За намаа бити ингэж ил тань чинь. За одоо хоёулаа. Тэгэл бэж нь ажлынхантайгаа бүгдээрээ амарсан. Энэ манай нөхөр ажлаа тараад шууд гэртээ ирж юусаж чадахгүй маа. Ажлаа тараад өөр тийшээ явна. Уцаар асуугаас өөдөөс худлаа ярина. Тэгээ газар дээрээ баригдана. Гэхдээ энэ одоо хуульч их нэртэй гэдгээ юусаа мэддэггүй юм бах та. За одоо юу гэж худлаа хэлэх нь сонсъё. Байна. Эхнэр нэн. Хаана явна? Ажлаа тараад гэрлүүгээ машинтайгаар ирж ирсэн юм уу? Тэгсэн чи яасан? Төгжирцэн үү? Машин дотор байгаа мó? За миний гүш машинтаа байгаа юм бол нэг сигналт та. Сонсъё үний юм бодлаа мó? Хөөе сигнал даач хөөе. За тэр чи ингээ баригдаж байгаа үстэй чи. Үннээ л хэлэлтэй хаана байгаа юм? Ажлынхаа газрын залуучуудтай хоолнд орж байгаа юм уу? Хүүхнүүд байна да цаанчаа гэлж. За баярлалаа. За одоо босоод пижака авч өмсөд хүрээдэр. Гэхдээ чи пижака тайлцсан л шүү дээ тий. Булчингаа гайхуулаад дан цамцтай сууж шүү дээ тий. Тий над хоол амч шүлжи язаагаад булчингаа шангалчаад тий. За өмсч наатгаа өмсөд за наанаасаа босоод яв. Зүйтэй. Чи яагаад эргэж хараад байгаа юм бэ чи?
Хүзүүний чи яс тар гэдээ дуурайд байна шүү дээ. За чигээрээ яв. За одоо шатаараа буу. Зөв цууратад яг шатаар бууж байгаа чимээ мөн байна. За хүрээдэр хайр. Ундрама яас гэсэн юм бэ миний хайраа. Чи ямар их харддаг юм бэ найзгаа? Болилт он чи. Арай дэндүү хардж штэ эн чи. Хүнд 3 илүү юм байдаг гэж байгаа штэ. Олгоо Хоолой чинь айгүй гоё тослог дуурайд байна шүү дээ. Тэгээ иржүүлтэй авахтаа миний хөшин чи айгүй назгаа ярьдэн шүү дээ. Ингээ үнэ хэлж заа ёо. За чи тэгвэл одоо гоё би чамд хайртай гэж чарлаад хэлчих чанга. Яа тэ их нэртэй хэлж байгаа юм чинь тий. За битгий шивнээ дагараач чи. За баярлалаа. За одоо бос зогсож байгаад ажлынхаа газрын хүүхнүүд рүү хуруугаараа чичиж байгаад манай ажлын газрын хүүхнүүд бүгдээрээ шуламс гэлж. За чи битгий цонхон дээр очиж хэлээд л да чи. Цаана нь машины дуу бүдэг сонсогдоод байна шүү дээ. За очиж аваад хэлээд. За хэл. За баярлалаа. Одоо танай ажлын газрын хүүхнүүд чамд хандарнаа гонж заа ёо. За одоо манай эхнэр энэ хорвогийн хамгийн сайхан хүүхэн